Эрт үед юм гэдэг ганц охинтой эмгэн өвгөн хоёр ганц гэрээр амьдардаг байж, охин нь холын хошуунд бэр болж атсан тул хоёулахнаа үлдэн амьдарч байв. Өвгөн нэгэн өдөр хониндоо явж ирээд хэрээс сонин час улаан чулуу оллоо гэж эмгэндээ хэлээд хулгынхаа хажууд тавиад орхиж. Эмгэн нь өдөржин ганцаар байх тул уйдаж өнөх улаан чулууг сонирхон өгүүлж тойруулж үзэж байгаад дэлбэж үзтэл амархан хагарч бүр сайхан жаахан сэвэн шүдээрээ дэлбэж үзтэл байж. Эмгэн амтанд нь болоод бүгдийг нь идэж орхисон гэдэг. Гэтэл өдөнгөрөөд өөрийн мэдрэлгүй асар их махсаж юу ч хамаагүй идмээр санагдаж байсан хоньны махнасаа идээд ч махсаа гарахгүй байж. Нилээд хугацаанд их хэцүү байсаар сүүлдээ өвгнөө барьж идэж орхисон гин түүнээс хойш нутаг нугийн явуулыг хэлдэг хүнийг барьж идсэн тул нутгийн алиуд цом болдож мүсээр нутаг дээрээ ганц гэрээ болжээ. Энэ тухай сурагч чимээ охинд нь хүрч охин нь ч итгэсэнгүйгээр үл барам ихтэйгээ уулзсан үнэн худлыг мэдгсэн гэж нөхрөө ятгаж. Нөхөр нь ч явуулахгүй гэж их зуралдсан боловч охин нь заавал уулзна гэж зүрсэн тул нөхөр нь арга буюу зөвшөөрч хол зам хэрэглэх хоол унд зэхэж. Хамгийн сайн морой хэд хоног сойж хөнгөрөөгөө дэлгэрээ мордуулахаа өдөржин ширхэг нөлөөсөн хэмжээ гаргахгүйд айлаа чимэн ижитэйгээ уулзаад ирдээ. Их чин золгохдоо ирүүнээс чин барьж үзэх бий. Тэгвэл гин алдуулж байгаад бурхан мордоод зүгтаараа зогсчих болохгүй шүү гэж захиж гээв. Охин нь олон хоног явж нутагтаа хүрвэл ганц ч айл амтнд тааралцсангүй явсаар гэрийн бараа харж холоос ирж явааг нь харсан эхэн гэрээсээ гарч ирэн тосоод охиноо ирлээ гэж баярлсан ч үгүй. Золгохдоо үнэхээр ирүүнээс нь барьж үзээд сайхан болж гээд гэртээ орж суудал залцсан хар. Ижийн гарч аргал төлөө хормоолж ирий, сайхан цай чанаж хоол хийгээд гарч одов гин. Охиныг орж ирэхдээ зэрэгцэн гэрээс өмхий үнэр авдрын араас үнэрцээр байсанд охин авдрынхаа араар өнгийж харвал дутуу мөчсөн хүний олон яс сэрэж харагджээ. Охин ухасхийн гарч буй мориндоо хүрч нөхрийнхээ өгсөн юмар мориныхоо хөлийг туршсан цулбуур суранд хүргэх төдийд цулбуур нь даавуу мэт тасар татагдав гин. Охин мориндоо үсрэн мордоод даврах төдийд морин тоос татуулан хурдлав. Гэрээсээ нилээд холдоод мориныхоо дахил Эхэн ард нь ирчихсэн морийг нь хариугүй гүйцэн алдан гараараа мориныхан сүүлэнд бүрэн алдан хөөж байв гин. Охин морио сайн ташуурдаад улам хурдлав. Нилээд давхисны эцэст араас нь эхэн хайрын сайхан шин мах гэж хашгирсаар үлдсэн гэдэг. Ийм домог бодит явдлаас үүссэн гэдэг шүү. Домгийн хаалт нь өвгөн хөдөөнөөс орж ирсэн улаан нүдтэй жижиг